Сайн байцгаана уу? Философи ба хүн төрөлхтний түүх нэвтрүүлэг маань эхлэе бэлэн боллоо. Өнөөдөр студиуд доктор Төвшин Тулга, хөтлөгч Зандаа, хөтлөгч Учрал миний бие явуулна. За, өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдэв бол гэгэрлийн үе. За, нэвтрүүлэг эхлэхээс өмнө өнөөдөр манай нэвтрүүлэгтээ Зангаа аудио хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд. За, өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, энэ цааш нэвтрүүлэг байгаа. Философи ба хүн төрөлхтний түүх гэж бид нэр одоо доктор Төвшөө тэ учрал бид нэр хоорондоо ярьж чад яагаад ингэж нэрлсэн гэхээр ер нь хүн төрөлхтний түүхийг харахаар энэ одоо сэтгэгч нар нэг юм сэтгэд тэ арт түмэн танилцуулд юм байна. Зөвхөн арт түмж биш. Бүр хаад язгуурчнууд хүртэл ингээд танилцуулаад энээс болж хүн төрөлхтний түүх өөрчлөгддөг юм байна. Ялангуяа энэ хамгийн ойрол хэсэг бол яг өнөөдөр ярих чад тэр гэгэрлийн ирүү. За энийг л одоо тэ бид нар ярилцсанаа гэсэн үг. Нийгмийн тогтолцоо тэр чигээр өөрчлөгдсөн шүү дээ. Тэ. За тэгээд энэ яг гэгэрлийн ирүүийг хизээнээс эхэлсэн гэж энэ яагаад эхлэх шалтгаан болж вэ? Урд нь тэгэхээр гэгэрл биш харанхуй байсан гэсэн үг. Окей. За энэ маань түүх нь бол философийн түүхтэй их ойролцоо. Манай эртний өмнөх 400 онд Сократ, Аристотл, тэгээ Плато тэргүүтэй грекийн сууд ухаантнууд философи гэдэг юм гаргаж ирж байгаа. За тэгээд энэ философи маань баг өөрчлөгдөхгүй явсаар хагаад 17 дугаар зуунд очиж байгаа юм. Баг 2000 жил үү? Тий, баг 2000 жил болж байгаас. 17 дугаар зуун гэсэн тий 400 нэмэхлээр 2100 жил бараг тий. Тэгээд энэ нэг хэвийн юм чинь ингээд хүн төрөлхтний бүх нийгмийн за барууны бид нар улсуудыг ярьж байгаа шүү тий. Нэг хэв маягаар барьцсан байж байгаад яг энэ 17 дугаар зуунд маш том тесрэлт болж байгаа юм. Нэгэн зэрэг тий. Нэгэн зэрэгт нь бүх салбарт гэсэн үг тий. Бүх салбарт шинжлэх ухаан, нийгмийн түүх, философи, урлаг, тий, сонгодог хөгжим, сонгодог уран зураг гэдэг ингээд нэгэн доор ингээд бүгд өөрчлөгдөж байгаа юм. Тэгээ энийг бид нар гэгэрлийн эрүү үе гэж ярьж байгаа юм. За, гэгэрлийн эрүү үеийг яг ярихаас өмнө яг тухайн үед байсан Европ байсан одоо нийгмийн тогтолцоог нэдүүлээ нэг тавчхан ярьчих тий. За юу болдог гэсэн бэ гэхэлэр зэрэг хүний мэдлэгийг ерөөсөө шашнаар ингээд хязгаарлалчихна. Хүний тэр амьдрах орчин тэр одоо ахуйг нь хаан болохоор хуулиараа захирчна. Тэгэхээр ингээд ямар нэгэн шинэ одоо юм бодохгүй, ярихгүй, сэтгэхгүй яг одоо тодорхой хэмжээнд байгаа маш бага. Масс нь бол ерөөсөө ингээд нэг дэгжээгээр явдаг. Ямар дэгжээгээр явдаг вэ гэхэлэр зэрэг за хаан бол бурхнаас одоо заягдсан биднийг захих гэж ирсэн хүн хааны одоо эрх мэдэл хязгааргүй. Яг л бурхан энэ хүнийг томьсож учраас. Тий, бурхны одоо илч. Тэгэхээр зэрэг хаан буруу сайхан хийсэн гэж юусэн хин ч юуж байж яаж болохгүй. Хаан байна. Тэгээд дунд нь сүмийнхэн католик сүм байгаа. Тий, шашныхан байгаа. Тэгээд нөгөө язгуурчнууд энэ баячууд байна. Тэгээд арт түмэн. За энэ тогтолцоо ерөөсөө ингээл хэдэн мянган жил явцсан. Тэгээ арт түмэн энийг яагаад тий ерөөсөө эн чинь болохгүй шүү дээ. Яг л ядуугаар ингээд хөдөлж зөвшөөрөө л яваад идэв. Яасан мэгс энэ Аристотлийн философик холбоотой. Аристотл манай өмнө 400 жил юу гэж бичсэн бэ гэхээр өөрөө их мундаг сууд бас ухаантай философч шинжлэх ухаанч байсан тий. Нөхөр ингээд нийгмийн хорвоо ертөнцийг байгаль амтан хараал онлоо бичдэг байхгүй. За нохоо гэдэг чинь юм амт юм байна. Хүн гэдэг чинь юм байна гэх тий. Тэгж бичиж хагаад за энэ ер нь хүний нийгэм ер нь байгалийн бүх зүйл нь дэг жайдис дараатай байдаг юм байна гэд ингээд тий. За муур гэж байна. Одоо муур бол ингээд ингэж амьддаг ингэж явах ёстой. Тэр ихлэн амтын ярьж эхэлж байгаа. Нохоо бол ингэж гүдэг хаваа гэдэг. Энэ бол байгалийн жай. Энийг бид нар нохоог муур шиг мяу гэж хэл эсвэл муурыг нохоо шиг хуц гэхлээр болохгүй шүү дээ. Яг энэ концепцоо нийгэм рүү шилжүүлсэн. Ямар балаа юм тий. Тэгвэл энэ тариач байвал тариач. Тий. Энэ хаан бол хаан байх. Хаан байх хэвээр. Энийг өөрчлөх нь ингээд бид нар байгалийн нөгөө хуулийг өөрчлөх гэдэг байгаатай адилхан. Гэт ийм бичээ хийцэн. Боол бол боолоор байх хэвээр. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний доор байх хэвээр гэх мэт ингээд. Тэнгүүд манай эртний
10 20 дугаар зуунд 13 дугаар зуунд Томас Аквинас, Сент Огустин гэдэг мундаг хоёр одоо философчд байсан. Тэд нар болохоор энэ Аристотель энэ философиг Библиэр бүр шингээсэн. Тэгэнгүүт одоо нэг Библийг номлож байгаа хүмүүс чинь хаан, сүм хийдэг сүм, баячууд, одоо язгууртнууд, тэгээд ард түмэн. Энэ бол ерөөсөө байгалийн хууль гэдэг. Энэ бол угаасаа бурхны одоо хууль. Заяасан одоо тэр дүр зураг бурхны баг хүсэл тийм ээ. Энийг ингээд энэ шудраг бусуу гэж асуух ч өөр утгагүй гэдэг ийм бүр номлоод хэдэн мянган жил болж байгаа байхгүй. Гэтэл нөгөө Библиэлд ч яг тийм биш шүү дээ уулан тий. Тийм байхгүй. Өөртөө Библийг ингээд гуйлаа хийсэн шүү дээ. Өөртөө хэрэг ашигын төлөө. Тий. Тэгээ энэ бол нөгөө тийм үг гэдэг шүү дээ. Хаан ядуу болохыг хариуцъя. Сүмн мунхаг болохын одоо булгуу болохын мунхаг хүлцэнгүй байхын хариуцаа гэдэг. Хариуцъя. Тэгээ хоёлаа энэ улсыг удаан хугацаанд захираа гэдэг шүү дээ. За тэгэд нөгөө хүмүүс чинь ингээд энэ хорвоо ертөнц ингэж ажилтг юм байна гэдэг ингээд за 17 дугаар зуунд юу болж ийнө вэ гэхэлэр зэрэг хэд хэдэн онцлог үйл явдлууд зэрэг болж байгаа юм. Мэдээж энэ 17 дугаар зууны яг өмнөх нь юу болдог вэ гэхэлэр Гутенберг хэвлэх машин зохиодог тийм ээ. Мянганы шилдэг үйл явдал шүү дээ. Тийм энэ манай хүндрэлтэнд тохиолж байгаа. Яг л энэ чинь мэдээлэл одоо тарах технологиг ингээд хурцгаад олон нийтийг болгочихж байгаа. Яг интернеттэй адилхан тийм. За тэгэнгүүт энэ технологи хөгжсөн чинь энэ технологи залгаад шинжлэх ухаанчид гараад ирсэн. Өмнө чинь тийм нөгөө шинжлэх ухаанд яаж юм нэхэр нэгэнт ингээд хэвлэх машин байгаа юм бол өөрөхөн мэдж ажигласан зүйлээ бичээд шүү дээ. Тэгээд хэвлээд байгаа юм. Тэрийг нь өөр улсын бүр те одоо Германд бичсэн бол Францад нэг нөхөр бас бичиг үсгсэн нөхөр тэрийг уншаад тэгвэл би энийг үргэлжлүүл сурах гэдэг хүсэл эрмэлзэлтэй болж байгаа юм. Урд нь чинь Библиэс өөр юм байхгүй юм чи. Тий. Нөгөөх нь тэгээд хүний гараар бичсэн айгуул. Тий. Библи чи ерөөсө бүх мэдлэгийн их үүсэр болчихж байгаа. Одоо тэгээд төсөөлөд үзэхгүй юм. Бидний бүх мэдлэгийн их үүсэр ганцхан энэ номноос л байх хэвээр. Энээс өөр юм уншвал баг хууль зөрчсөн хааны дургуг хөргөн тэг өөр юм ярьж болохгүй юм чинь тий. Библиэлд чинь нөгөө нэг нар сар од дэлхий 6000 жилийн өмнө үүссэн гэл ингэ үлгэр шиг юмнууд байгаа шүү дээ. Айгу харанхуй юу шүү тий. Энэ харанхуй ч 1000 гаруй жил үргэлжлсэн гэр. За тэгэд юу болсон бэ? Тэгэхээр их сонирхолтой. Фрэнсис Бэйкон гэж энэ Английн шинжлэх ухаанч юм байсан. За энэ шинжлэх ухаанч болохоор яасан бэ гэсэн чинь за хэдүүлээ мэдлэгийг шүү дээ зөвхөн Библиэс авдаг одоо болий. Мэдлийг туршилтаас авч эхлэе. Одоо физик гэдэг чинь ямар нэг мэдлэг гэж батгана гэж юу гэсэн үг юм бэ тийм ээ? Эн чинь ингээд олон удаа туршаад үнэн худлыг нь бид нар шалгах чадвартай байх хэрэгтэй гэдэг байна. Одоо нөгөө шинжлэх ухааныг жинхэнэ утгаараа төрж штэ энэ чинь. Тэгээд тэр үед Фрэнсис Бэйкон чинь нөр математикч, физикч одоо онч гэдэг тэр үеийн шинжлэх ухаанч бүх салбарт ажилтдаг байсан тий бүх юмыг хийдэг. Яг өнөөдрийнх шиг ингээд нэг салбарлаад амар гүнзгийрээгүй болохоор зэрэг нэгэнд тоог нь хийчихвэл бас физикч хийж чинь одоо оронгооч хийж чинь бүгд ойролцоо. Тэгээ нөгөө шинжлэх ухаан балчир байна л да. Гэхдээ гол нь мэдлж байгаа нь чухал байгаа юм чинь. Тэгэнгүүт Фрэнсис Бэйконээс залгаад одоо бидний бүгднгийнх нь мэдэх тийм ээ Рене Декарт тий сэтгэгч математикч философч Рене Декартийн координат гэдэг одоо манай хүүхд багчууд бүгдэнд шүү дээ x y гэх тий координатыг үүсгэж байгаа. Та төсөөлдөө Декартаас өмнө хүмүүс нөгөө аливаа нэг объектын байрлалыг тэдийн тэд дээр байгаа гэж мэдэхгүй зүгээр гурвалжин бол ингээд зураал болоо. Ямар сонир. Тэгээ ингээд тойрог бол ингээд зураг нь энэ хоёр хоорондоо яаж харьцаж огтлцож ингээд тэрний хөдөлгөмөлгийн ойлгох юм юу ч байхгүй зүгээр. Бид нар бүр дундаа ингээд үздэг юм их тий. Яа. Тэгэхээр олон мянган жил тэгэхээр үүсэг байсан гэсэн үг. Ерөөсөө огт үүсэв. Тэгэхээр бүр аюу том өсрэлттэй юм. Тэгээд эн чинь ингээд их санаа ингээд зүгээр сонирхолтой Декартийн нөгөө домог гэдэг байхгүй. Домог жоох болсон явдлахгүй. Тэгээд Декарт энийг яаж бичсэн бэ гэхэд нэг өдөр би зүүдэлсэн гэдэг. Тэг миний зүүдэнд ороод ирсэн л гэдэг ерөөс. Тэгэл өглөө хосоолон цаасан дээр бичиж эхэлсэн. Декартийн координатын ямар ач холбогдолтой вэ гэхэлэр зэрэг орчин үеийн нөгөө
физикийн шинжлэх ухаан чи Ньютон бичдэг тий. Ньютон Декартийн координатыг хараад хөдөлж байгаа биетийн байрлалыг ингэж тогтоовол амар юм байна гэд. Ингээд бүх ертөнцийн татсны хуулиа хийчихэж байгаа юм байна шүү дээ. Суурийн тавиад. Тий. Биетүүдийн хоорондын тэр зайг байрлалыг тогтооно гэдэг чинь энэ физикийн шинжлэх ухааны ерөөсө гол цөм нь болчих واخхой. Түүнээс биш хоёулаа ганцхан аягны тухай яриад байдаг. За энэ аяг тэнд байгаа ширээтэй яаж харилцах ерөөсө мэдэхгүй. Энэ аяг том нарийн жижигэн бөөрнки гэж л ярьж чадна. Гэтэл энэ аяг энэ ширээл ямар хурдтай явж гин энэ харилцааг ерөөсө тодтогч чадахгүй байхгүй. Тэгээ координатор дамжуулаад тогтооч байгаа. Тийм байна. За энэ нэр үед Ньютоноос гадна Галилео, тийм Бруно бидний мэд одоо Кеплер гэхэд. За Бруног та бүгд мэднэ шүү дээ. Шатаагддаг. Тий. Бруноч Монгол ингэж байгаа. Ер нь бол энэ хитэн бүх одоо философт тэ эрдэмтдийг харахаар бурхан байхгүй гээгүй юм. Бурхан байгаа. Гэтэ бидний боддог шиг биш юм байна гэд. Ялангуяа Бруно болохоор бүр ингэсэн. Бурханы хүч чадал энэс том юм шүү. Бид нарт энэ ганцхан нар байгаа юм шиг. Энэ нар шиг хит хитэн од энэ ертөнцид байж болох юм шүү. Гэсэн чинь тэгвэл чи бурханыг одоо юу ялаа гэд тэ үгүйсгэлээ гэдэг аахгүй. Тэгсэн чинь өөрөө үгүй бид нар бурханы хүч чадал бүр том юм шүү гэд одооний энэ ертөнцийн тухай анхны таамаг хэлчихсэн аахгүй. Бүр бидний бодож хамаагүй том байх хэвээр. Энэ нар шиг өчнөө од байх хэвээр юм шүү. Тэгэхээр тэрийг бас тойрсон юм гаригуд байх хэвээр юм шүү гэд тухайн үед чинь тэр чинь гачи юм ярьж байгаа аахгүй. Нүсүм мэдихний жинхэнэ дургуун нүрхээр тэгээ авчиж шатаачих штэ. Тий. Тэгээ энэ юуг өгүүлж ийнэ вэ гэхлээр зэрэг тухайн үед шин санаа гаргаж ирэх Библиэс өөр одоо юм ярих энэ хэр их хаан ба тэгээ Ромын католик сум хэр энд их ундууц дургуц эсвүүц өгүүлж байгаа байхгүй юу? Тий. Галилеих бол бүр зөвүүн байхгүй. Нөгөө дуран аваа хийж чаа штэ. Тий. Дуран аваа анх удаага гол нь эхлээд мэдээс харлуу харсан байгаа. Дараа нь бархас өдрөө харсан. Тэгсэн чинь яг тэнд нэг зүйл үзэгдсэн нэв гэж яг одоо энэ сүм хийдихний зүрх рүү хутга шаана гэдэг шиг юм болсон байхгүй. Яасан гэхээр сүм хийдих нар бол дэлхийг тойроод бүгд эргэлдэх гэсэн байхгүй. Дэлхийг тойроод энэ нар, сар, од бүгд дэлхийг тойрол ирэх хэвээр. Өөр биет ямар нэгэн өөр юмыг тойрох хэсгөө. Тэгтэл бархас өдрөө дурандсан чинь Галилийн дөрвөн од тэ сар буюу Ганимед, Европа, Айо, өөр нөгөө нь Калисто дөрвөн сар бархас өдрийг тойрж идэг байхгүй. Энд бархас өдрийг тойрж болохгүй бүх юм дэлхийг тойрох хэвээр шүү дээ. Тэгээд иргэдэл юм даа гэж хэлсэн чинь тэр утгатай байхгүй. Ингээд сүм хийдэхэнд үхлийн цогт хийчихэж байгаа Галилеч. Тий. Тэгээд одоо өнгөц харахаар энэ хүн чинь зүгээр од гаргийн тухай яриад дээ шүү дээ. Тэр ямар сүм хийдэгээ ал бурхан ч байхгүй энэ ламдар муухай хүмүүс гэж ерөөс юм тийм яриаггүй шүү дээ. Зүгээр одоо энэ шинжлэх ухааны шинэ эрэнд тий би ингээд багжаар ийм мэдлэг олчлаа. Тэрийг л ярихад ерөөсөө сүм хийдэх ийм өөрсдийнхөө нөгөө нэг даяарчлал энэ хаанчлал энэ оюун ухаан дээр тогтоосон энэ муухай юм нь сүүчгүй гэд бүр асар айцтай. Ерөөсөө тэг Библиэд чинь нөгөө бурхан тэнгэрийг бүтээгээд газрыг бүтээгээ те гэж ярьдаг шүү дээ. Тэгснэ хоёр дахь өдөр нь инглээ, гурав дахь өдөр нь инглээ гэдэг. Иннээс нь жаахан ч гэсэн зөрүүл тэрсэн үзэлтэн гэж үзэл алчдаг. Хардаг. Яг үнэтэй. Тэгээд энэчээс одоо энэ нөгөө философч сэтгэгч эрдэмтэд одоо юуны үе эхэлж байгаа юм л да. Дайн тулааны тий. Одоо гэгэрлийн үе эхлэх төгч гин гэсэн үг. Тий. Одоо ингээд яг гэгэрлийн үе эхэлж байгаа юм. Гэгэрлийн үе маань хугацаагаар бол яг 18 дугаар 100, 17 дугаар 100-ны төгсгөл тэгээд 18 дугаар 100 болчихж байгаа. Одоо энэ Фрэнсис Бэйкин эдгээр бидний яриад байгаа чинь 17 дугаар 100-ны дундаас ингэ эхэлж байгаа байхгүй явж байгаа байхгүй юу. За одоо их сонирхолтой. Нөгөө харанхуй дотор чинь хүмүүс за ингээд хэдин шинжлэх ухаанч за Галилео, Ньютон тийм ээ. Ингээд энэ Фрэнсис Бэйкин энэ мундаг физикчд, одоо орончид, математикчд гой гой шинэ онолууд гаргаад ирж байгаа юм. Тийм. Гэхдээ энэ зөвхөн нөгөө од гариг тий физикийн хуулийн тухай ярьж байгаа байхгүй юу? Эдгээр ерөөсөө тэр муухай энэ баба лам муухай гэдэг юм ерөөсөө яриаггүй. Тэгэд эдний бичсэн онол хамгийн чухал нь маш ингэж хэвлэлээр нээлттэй тархаж эхэлсэн. Тий.
ямар ч гоё санаа байгаад тэрийг хэн ч уншихгүй бол тэгэл энд ч хэрэггүй гэсэн үг тий. Гэтэл ингээд одоо энэ Декартийн хавтгай үүсч, Ньютоны шинэ уйлмөл одоо ингээд бүгд ингээд хэвлэл мэдээлэлээр дарахад ирсэн. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр энэ бас нэг ёсондоо шинэ одоо Сэхэтэн ангийн суурийг нь тавьж өгч байгаа байхгүй юу? Гинт хүмүүс амьдрал те ядуу хүний хувьд за баячууд хаанууд нэг татвараа цуглуулаад баян сайхан амьдрал дээр ядуу хүмүүс яаж ингэж нэрсэн. Ядуу хүний амьдрал бол ам зуухын төлөө амьдрсаар байгаа л үхэл дуустдаг юм л жамтай байсан тий. Тэр нөгөө Фигарогийн хорим гээд тий алдартай зохиол өгдөн шүү дээ тий. Энд чинь нөгөө Моцарт сүлд опера болгосон тий. Анх энэ чинь Францын Бюмаршэ гэдэг зохиолч нөгөө ийм одоо нөгөө яжлалтай жижигхэн тийм плей байсан байхгүй юу. Тий одоо ягтлал маягийн тий үлгэр. Фигарогийн хэлдэг юм алдартай үг гэдэг. Ерөөсөө яг энэ одоо дунд нөгөө ядуу хүмүүсийн тий амьдралыг одоо төсөөлсөн ингэж байгаа байхгүй юу. Язгууртан хүн рүү хараад хэлж байгаа. Та баян язгууртан гэхдээ та энийг өөрөө ухаанаараа бүтээгүй тий. Тэгээд та ингэж явах ямар учиртай юм бэ? Их гоё нэг уран хэлж байгаа. Би болохоор ядуу. Гэхдээ би амьдрахын төлөө цуглуулсан мэдлэгээрээ Франц орныг ч удирдах чадна. Гэхдээ энэ мэдлэг надад дөнгөн нанган ам гарахад л хүрэлцдэг. Энэ шударга ёсоо гэж. Ямар амир үгүй. Ямар амир. Яасан шарсан. Тэгээд ийм юм бичээд эн чин бас тараад хүмүүсийн дунд их нэрээ эн чин тогтолцоо гэж юу юм бэ те? Энэ одоо дандаа хаан дээр нүдэг сүм байдаг ийм юм яг юу юм бэ гэдэг ингээд яг энтэй зэрэгцээд яг түрүүн хэлчихсэн яасан бэ гэхэлэр зэрэг гинт нөгөө нэг сэтгүүл бичих ном бичих ийм модонд ороод ирсэн. Тэгээд хүмүүс нөгөө ядуу хүмүүс чинь зөвхөн тариа ураасаар гад үхэхийн төлөө амьдардаг байсан бол одоо жаахан боломж олдвол Парист гарсан хамгийн сүүлийн сэтгүүл юу байна олж уншаад тэднэрийг ингээд кофе шопд очиж найзтайгаа ярьдаг. Чи энэ Ньютоны талцлын тухайн хуулийг сонссноо гэл юу ч бодож ирэл. Нөгөөх нь сонсцсон те бас. Тэгээ нөгөө буруу зүв чамааг ярьж эхлэв чинь. Тий. Нөгөө хов жившиг. Тий, хов жившиг. Оюунлаг юм гоо зүүн мэдрэмжтэй, мэдлэг мэдээлэлтэй ойрхон байх нь шинэ тренд болсон биз дээ. Яг үн тий. Мод тий. Мод болж байгаа байхгүй. Тэгэд энэ чинь ингээд Сэхэтэн ангийн суурийг тайд өгчөж байгаа. Одоо Сэхэтнүүд төрж эхэлж байна. Сэхэтнүүд төрж эхэлж байгаа хгүй. Тэгээд энэ бол ерөөсөө энэ нийгэмд хамгийн чухал юм гэдгийг харж байгаа. Харуулж байгаа биднэрт. Нэг хоёрхан ген хүмүүс цөөхөн ген хүмүүс байгаад одоо ямар сайхан онол одоо донгоцсон ард иргэдтэй хүрхгүй бол ард иргэд нь өөрөө толгоо бас төдий чинь ажил цэнгэлэхгүй бол энэ ч ямар ч үр дагаваргүй байна гэдэг. Тийм байна. Тий. Тэгээд хүмүүс сэтгүүл бичиж мөнгө олдог болоод ном бичсэн чинь бас тэрийг зараад ингээд амар ашигтай юм байна. Амьдч болдгийм байна. Би тариа албагүй юм байна те. Тариа татвар өгөх албагүй юм байна гэ те. Тэгээд кофе шоп чинь гинт дэлгэрээд кофе уух чинь модонд ороод тэгээд тий. Ингээл хүмүүс чинь кафе ороод те. Одоо нөгөө Францын соёл үүдэн шүү дээ. Ингээд бид нар чинь кофег зөвхөн ажилдаа явахдаа Францчууд ч юм уу Европчууд их ингээд кафе зугаа зүгээр юм идэхгүй. Жаахан эспрессо унгаа ингээд уус төр философи ингээ зүгээр л ярих дуртай. Ийм соёлч үүсэж эхэлж байгаа. Тийм байж. Энд нэг үнэн марзан түүх гэдэг байхгүй. Англид Лондонд бас ингээ кофе шоп бас ингээ дэлгэрч байгаа байхгүй. Тэнд нөгөө хүмүүс яг сая нөгөө төвшөөг илдгэр ороод нөгөө хүмүүс чинь ирчүүч нь ороод хоорондоо ховж яриад шүү дээ. Тэгсэн чинь эхнэрүүд нь бослог гаргаад. Ийм жагсаал хийгээд энэ кофе шопуудыг хаяа. Манай нөхрүүд тий гэртээ ирэхэж болчлоо. Ажлаа гэвэл бид нартай бүр тий одоо 90 ажил хийхэ болчлоо гэж бүр тийм бичиг мичгтэй ингээд жагсаал хийчихсэн гэ бодохгүй юу. Кофе шоп тэгтэл нь ингээд донтуулчихсан. Гэтэ кофенд донтуулж юм биш. Ингэж ярьдаг тий хоорондоо ингээд мэдлэгээ солилцох нь энэ донтолт үүсгэсэн байхгүй. Энэ гоё донтолт байхгүй тий. Нэг тань мэдгүй юмд донтож шít. Бүх судлаач болж эхэлж шít тий. Тий.
Тэгээ хүмүүс чинь үнэхээр энэ оюун ингээд ангад сангацсан. Үнэхээр энэ амьдралын хэв маягаа өөрсдөө ингэж анх удаага хүн шиг бодож эхэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө хүн чинь яг нөгөө аквариумд гэдэг загас шиг байсан байхгүй. Би энэ аквариум дотор төрсөн одоо эндээ байж байгаа л хөтлөө ингээд. Нөгөө Монгол үлгэрийн бол худгийн мэлхий байхгүй. Тэр үлгэр мэт нэг худгийн мэлхий дээр нэг далайн яс мэлхий очдөг байхгүй. Тэгээ хоорондоо ярилцдаг тийм үлгэрд худгийн мэлхийн тэнгүүд танаа далаа чинь манай худгаас хэр жижигхэн гэж асуудаг байхгүй. Хүмүүс нэг гадаад очиж. Тий. Яг тэрэн шиг болж байгаа юм шүү дээ. Тэр худгийн мэлхий чинь гараад далаа гарч ирсэн юм байна. Тий. За, ийм сонирхолтой юм болсон байгаа юм. За тэгээ та төсөөлөөрэй. Одоо гинт юм уншдаг хүмүүс чинь дахиж гинт уншиж эхлээд тэгсэн чинь энэ тодорхой хүмүүсийн уурыг нь хүргээд эхэлсэн. Тэг нь. Бүгд ингээд дугаа сүмдөө ирж мөргөөд юу ч асуухгүй татвараа төлөөд тийм ээ. Франц тэр үед 3 одоо давхарга байсан тийм. Сүмийнхэн язгууртныхан тэгээд ядуучууд гэж байгаа. Одоо энгийн иргэд гэж байгаа юм л да. Ихэнх нь ядуу. Тэгээд татварын систем нэг сонирхолтой. Ганцхан энгийн иргэд татвар төлдөг. Язгууртнууд ба сүмийнхэн татвар төлөхгүй. Тийм үү? Тий. Маш багыг төлдөг. Тий. Тэгээд баячууд нь биенээсээ татвар авахгүй. Тэгээд ядуучуудаас дандаа татвар авдаг юм. Тэгээ энийг бас л нөгөө нэг гэж номлохдоо энэ бурхны хүсэл шүү дээ. Битгий олон юм асуугаарай. Тэгээд зүгээр биелүүлчих гэдэг. Ер нь бол 2000 жил яагаад гэдгийг хэн ч асуугаагүй юм шиг. Одоо яагаад гэдэг асуулт асууж эхлэх гэдэг шүү дээ. Асууж эхлэх гээд байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тэр үед чи одоо яг арт түмэн буюу бусад гэдэг одоо энэ 3 дугаар бүлгийнхэн байгаа шүү дээ. Эдгэр чинь баг нийт арт түмнийхаа энгийн иргэд нийт арт түмнийхаа баг 97-8% эзэлсэн. Тий, 98%. Тийм тухай чинь баг сан хөмрөг бүгдээрээ шалтгаалдаг. Тийм ээ тий. Тухай чинь Франц чинь 20 эдэн сая хүн амтай байна шүү дээ. 28 сая амтай. Тухайн үеийн Франц чинь дэлхийд дээрх хамгийн том улс. Номер 1 хүчрэг. Номер 1. Хамгийн том эдийн засгтай. Хамгийн олон хүн амтай. Энэ зүгээр барууныхаа ярьж байгаа зүүн одоо Аз руу яруулна хятад байгаа. Тэгэхээр хятад тооцоогоор ярьчих. Барууны энэ бүсэд болохоор хамгийн олон хүнтэй, хамгийн хүчрэг тийм ээ, хамгийн том айрамтай. Ингээд дандаа хамгийн ерөөсөн улс байхгүй юу? Хамгийн их унших чадвар нь бичиг үсэг тайлгдсан. 60 хүн. Тийм юм 60 хүн тий. Одоо тэгэхээр зарим Африк улсууд 60-аас бага байх шүү дээ. Бага байхгүй тий. Тэгвэл бүр угаасаа л дэлхийг яг тэргүүлэх бүх талаараа тэргүүлж байгаа юм тий. Тий, бүх талаараа тэргүүлж байгаа. Тий. Тэгэхдээ ганцхан юмараа их хоцорч ирсэн. Юу вэ гэхээр зэрэг яг энэ либералчлал их чөлөөт байдлыг асар их хаадаг байсан. Жишээ нь ингэсэн байгаа байхгүй юу? Волтер гэдэг одоо сууд философч хэдүүлээ ярины нэг дэлгэрэнгүй 1751 онд кандидатыг хэвлүүлээд тэгэхэд хэвлэгдсэн жилээ 17 удаа дахин хэвлэлтэнд орж 20,000 ширхэг борлуулагдсан. Гэхдээ энэ 20-т байсан. Тэгээ Швейцарт юм уу Голландд хэвлээд Франц руу хулгаагаар оруулдаг гэсэн. Тэгээ хулгаагаар уншна. Хулгаагаар уншдаг. Арт юм. Тэгээ баг кандидатыг уншаагаа бол ер нь таа бол жаахан тийм тэнэгдүү жаахан юм хоцрогдсон хүн болох гэдэг шүү дээ. Тийм ээ тий. Сэхэтэн биш. Тэгээд уншснаа нөгөөдөгт ярьж өгч байна. Ярьдаг тий. Чи юу гэж бодож байна гэдэг ингээд. Тэгээ кандидат чинь яг өөрөө нөгөө яг энэ одоо байгаа тэр нийгмийнхэн тогтолцоог амар яжлаар шүмжилдэг. Тийм их уран хэлгээр шүмжилдэг. Тийм гой зохиол. Тэгээд зөвхөн Волтерээс гадна ингээд хүмүүс ном бичээд ингээд ашиг болдго юм байна гэд. Тэгээ Францууд болохоор зэрэг энийг дарах гэж үтсэн. Францууд одоо Луи 15, Луи 16 тийм ээ. Тэр сүмийнхэн дарах гэж үтсэн. Одоо ийм статистик байна. 1751-ээс 1770 оны хооронд өнөөдөө Бастилд 1000 гаруй хүн шоронд орсон байгаа. Энэ шоронд орсон хүмүүсийн 40% нь дандаа зохиолчд, философчд, ном хэвлэгчд энэ номтой л холбоотой хүмүүс. Дандаа л нөгөө зүгээр юугүйгээр одоо баригдмал биш сэтгсэн хүмүүсийг л тийш оруулсан юм. Тийш оруулаад тий. Волтер ихэд 2 удаа ороод гарсан байгаа юм. Бастил гэж нөгөө Бастилийн шорон гэдэг нь тийм учиртай юм. Тий. Тэгвэл чинь дандаа улс төрийн гэмт хэрэгтнүүд ордог тий. Тий ер нь хаан талахгүй хүмүүсийг аваачаал.
тий улс төрийн л гэж нэрлэх юм да одоо бол тий. Ер нь бол зүгээр нэг сэтгэл чи одоо зүгээр хорвоо ертөнц тэгдэм байна гэдэг нэг ном бичлээ тэгээ шууд шорнолохгүй. Санал нэгдэж үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө. Шүүх хурлаар орохгүй байх та мэдээж. Шүүх хурлаар орохгүй байхгүй шүү дээ. Шууд аваа. Шууд л тий. Сүмийн хүн бол хараад энэ юу мөн шадар 3 цэргийн нэг кино гэдэг чинь нэг багтай хүн тэр шоронд байгаа даа. Тий тэр шоронд ч байхгүй юу? Тэр домог байдгийг. Тэр домог байдгийг. Тэр болохоор нөгөө Луи 15-ын одоо бутаж хүүхэд байсан байж магадгүй гэдэг юм тий. Тэгээд нөгөө тэр хаан ширэнд сууж байгаа хүмүүс нь тэр үнийг чинь гаргаж ирэхгүй байна гэдэг тийм домог байдгийг. Тэгээд тэнд байснараа 30 жил хоригдож байгаад тэгээд тэндээ үхээд тэгээ дараа нөгөө тэргүүд тэндээс Бастилиас гарч ирсэн хүмүүс битсэн байдаг гоо тийм төмөр масктай тийм цогц байдیں۔ Тэнд амар олон жил болж байгаа. Тийм юм муухай харгислын тийм бэлэг тэмдэг болсон газар байгаа. Тэгээд Волтер нөө түрүү Волтерийг гэжсэн Волтерийг эргээд дурдъя л да. Волтерийг хэлсэн алдартай үг гэдгийг. Чиний ярьж байгаа юмны аль нь надад таалагдахгүй байна. Гэхдээ энэ үг чинь хэлэх эрхийн төлөө би үхэд бэлэн байгаа гэдэг. Яг тэгвэл Волтер өөрөө философи бичснээр төлөө 20 удаа шоронд орсон. Тэгээд ерөөсө боддог юм нь үгүй зөв сайхан философи гэдэгт ерөөсө биш юм байна. Хүн бүгд чөлөөтэй үзэл санаагаа эрхэлэх. Энэ их чөлөөлсөн хамгийн чухал юм байна гэдэг. Энэ чинь нэг арчил шүү дээ. Тий. Яг энэ чинь ерөөсө ингэж энд үсэж байгаа байхгүй. Тийм биш тий. Яг энэ үед гарч ирсэн энэ бүх философичд яг энэ socialism тий, neoclassic изм, либерализм бүх нэр томьёо чинь энэ үеэс гаралтай. За ингээд түрүүний энэ бидний ярьж байгаа нөгөө маш гоё энэ шин сэхэтэн анги чинь дөрвөн философч хамгийн урд нь тугыг нөхөлсөн мандалж байгаа. За энийг яг танилцуулах юмд хэдүүлээ. Нэг гоё юм ярина. За тэгээ. Маад нөгөө нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа Занга аудио хамтран ажиллаж байгаа. Сонс хөгж үрээтэй. Энэ Занга аудио үнэхээр гоё. Яасан гэхээр дотор нь одоогийн байдлаар дөнгөж 1 жил болж гин үгүй. 300 400 номтой байхгүй. Тэр ном нь бүгдээрээ яадаг гэж үнэгүй. Тэрнээс гадна та ингээ гэрийнхэн номын сан харал та биднэрт нэр 300 400 номтой айл бол үнэхээр баяараад ш. Тэ? Бас ер нь ингээд уншаад байхад бид нар нэг 5 10 жилдээ ер нь бүгдийг уншчих واخ шүү. Гэтэл эний чинь бүгдийг үнэгүй тавьчих чинь гэсэн үг байхгүй. Тэгээ зүгээр ингээд сонсохтой штэ. Ингээд юм бэл. Одоо чинь Монте Кристог ингээд сонсож ийн гэж бодъё. Яг Монте Кристо дээр Эдмон Дантесийг нөгөө данглаар эднэр чинь нэг юу яжаас хуйлдж жагаад Наполеон тоолж жагаад нэг шоронд хийж чааш штэ. Яг тэр хэсэг дээр тэнгүүд түүдэг галын чимээ энэ төр явж жагаад тэгээ данглаар хуйлдаа нэдэг байхгүй. Зүгээр сонсгоо ш. Бүр ийм хөдөлмөрч гоё хийсэн байхгүй. Супер байхгүй. Вау, nice. Би бол тэр би зөндөө олон Монголд байдаг өөр ийм ном бидэг платформ мэднэ л дээ. Гэтэ бүгдээрээ төлбөртэй байдаг байхгүй юу? Энэ үнэгүй. Яагаад гэж угаасаа яг бид нар гэгэрлийн хэрэгтэй шүү дээ Монголд бас. Энэ яагаад мэдлэг бас үнэтэй байх хэвээр. Энд чинь те бүгд нийтийнх байх хэвээр. Тий. Тэгээ бас нэг уучлаарай. Гэр бүлийн охинд одоо өөх зүг мэдээлэл байна л та. Зангийн аудиод одоо танд ч гэсэн та хоёрт мэдээж хүүхдтэй үлгэрийн ном ч юм уу уншиж өгөх хэрэгтэй зөндөө гардаг бах тий. Зангийн аудиод хүүхдүүдэд зориулсан үлгэрийн номнууд зөндөө уншигдсан байдаг юм байна. Тэр надад бүр үнэхээр гой санагдлаа. Тэгээ дэлхийн хаан ч байсан ямар ч цаг үед байсан интернетгүй орчинд өмнө нь даунлоод тэгээ татаад авсан бол тэрийг дараа нь сонсох боломжтой юм байна шүү. Тий. Манай Занга ТV үзэж байгаа бүх хүмүүст бас тий баярлалаа. Яг л бид нар яг энэ зорилгын төлөө л яваад. Тиймээс өнөөдөр зориуд философи ба хүн төрөлхтний түүх гэдэг нэвтрүүлгээ энэ гэгэрл гэж ямар том өөрчлөлтийг авчирч чаддгийг бид нар зориуд нөгөө та бүхэнд ярьж өгч байгаа шүү. Тий. Одоо Занга аудигийн төсөл чинь бидний энэ бас ярьж байгаа юмтай их жаахан төстэй болох гэдэг юм да тий. Жишээ нь би ноц тавчааг сонсох дуртай. Тэгээд за мэдээж цаасаар ингээд худалдаж авах миний хувьд бас ингээд дэлгүүр рүү орно. Тэгсэн нөгөө цаас номоо офс дээр тавьчихсан уу, гэртээ тавьчихсан уу, хаана л ингээд зөндөө бэрхшээл байгаа тий. Тэгэхэд аудио номтой болсон төлөө маань найзууд тэгдэг байхгүй. Чи хэзээ ийм айхтар нууц тавчааны юм бүр ийм мундаг судлаач юу болчихвоо гэх тий. Гү би ерөөсөө ингээ өдөржин шүнжин ном шаагаа уншихгүй байхгүй. Би ингээ ажил руугаа алхаж явах та хүүхдээ авах гэж төвчрөнд явж явах тал хөдөө гадаа явж явах та ингээ сонсон явж идэг байхгүй. Энэ гэсэн юм байна. Тэмүүчин чи гэсэн юм. Бодон чиг юм. Ингээд эн чинь бидний мэдлэг олох энэ өртгийг 0 болгочихж байгаа. Яг үнэ. Тэг болгочихж байгаа.
Тий. Энэ өртөг чи өндөр байх тусам хүмүүс бас за мэдлэг үнэтэй юм байна. За дараа болъё гэдэг тий. Асар том хөрөнгө оруулалт. Гол нь бүгд мэдлэгтэй бол хинт ашигтай. Бид нар ч л ашигтай. Монгол улсад ашигтай. Нийгэмд ашигтай. Тий. Тий. За үргэлжлүүлээ. За үргэлжлүүлээ. За одоо хэдлэх гоё юм ярина. За 4 философч. 4 философч. Нэг нь Вольтер л бах тий. Нэг нь Вольтер. За. Хоёр дахь нь Жан-Жак Руссо. За. Тий. Руссо гэж хэлж байна. Бид нар нөө Руссо гэдэг. Тий. Францаар Руссо. Жан-Жак Руссо. Бид нар Руссо гэдэг нөгөө Оросуудын яасан томьёолох. За, хоёр дахь нь Руссо. Гурав дахь нь болохоор зэрэг Монтескью. тийм. Тий. Дөрөв дахь нь болохоор зэрэг та нар энциклопеди гэж сонссон уу? Тий. Энциклопедийг одоо анх удаа бичсэн Дидеро гэдээ бас Францын философч сонсч байсан тийм байна. Дидеро. Дөрөвлөл мундаг яг сонсчихсан хүмүүс байна. Тийм. Тэгээ энэ дөрөв чинь ерөөсөө бичсэн номороо тийм ээ. Энэ дөрөв ерөөсөө энэ тэнд очиж жагсаагүй ингээ тээгээгүй зүгээр бичсэн одоо энэ философид нь уншаад хүмүүс сэрээд нийгэм өөрийгөө хараад эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэгээ нийгэм өөрийгөө хараад нийгэм өөртөө дургуй шүү дээ. Энэ нийгмийн тогтолцоо бидэд тохирохгүй байна гэдэг. Энэ дөрвөн хүн ер нь ингэж бодъё л да нэг Францыг нэг ингээд бид нар нөгөө аяны тоогоо гэж бодъё. Францыг дээрээс нь ингээд хөмөрцөн 2000 жил болцсон гэж бодъё л да. Энэ дөрвөн хүн жоох ингээд гэрэл оролцсон юм шүү дээ. Тэнгүүт нөгөөдөл чинь би нэгэ хараад эхэллээ шүү дээ. Энэ гэрэл юу болоод байгаа юм бэ? Хаан шалдан байж гэдэг шүү дээ. Яг тийм. Их гой томьёоллоо. Тий. За энэ дөрвийг мэдээж задлаа дээр бол маш их хугацаа орно. Тэгэхээр би товчхон дөрвөлгийнх нь гол юмнуудыг ярьчээ. За Жан-Жак Руссогоос эхэлчээ. Жан-Жак Руссо болохоор Швейцарт төрсэн ийм философч. Нийгмийн гэрээ гэдэг бүтээл нь ерөөсөө ингээд тэр үедээ бүр одон болсон. Гачгаасаа эн чинь тэрслүү шүү дээ. Тий. Нийгмийн гэрээ гэдэг тийм ээ. Тэгэд ерөөсөө гарчгийн ингээд хүмүүс сонсонгууд нэрээ бид нар чинь нийгэмд яг яаж амьдардаг вүлээ те. Тэнгүүд Жан-Жак Руссогийн санаа нь бид нар ингээд наад Библийн чинь зааснаар бол ингээд хаан байх хэвээр ингээд тийм ээ. За яг хав энэ систем байна гэж бодъё. Гэхдээ нэг том дутагдал байгаад байна. Локкер зөрчилдөөн байгаад байна. Юу вэ гэсэн чинь энэ нийгмийн гэрээний номын эхлийн өгүүлбэр нь хүн төрхтөө бүгд тэгш төрдөг. Тийм биз? Гурал одоо төрхтөө бүгд адилхан эрхтэй төрж байгаа зү тий. Гэтэл хаасаагүй бүх хүн гинжлэгдсэн, цовдлогдсон, даалгдсан байна. Гэтэл зарим нь бүр тасархаа өөр ертөнцид баян тансгаа ингээд умбаад амьдарч байна. Тэгээ энийг яаж тайлбарлах юм бэ? Энэ одоо байгалийн тогтолцоо юм уу гэдэг аахгүй. Ямар эсэргүүний эхлэл вэ те? Гүнэр зоригтой юм а тий. Гэхдээ зөвхөн тэр эхлэлийн төлөө энэ хүн чинь шоронд хийж шүү дээ. Тэгээд энэ хүн чинь Францаас зугтаж байгаа байхгүй. Тэгэж шүү дээ. Зугтаад Швейцарт олон жил амьдарсан. Тэгээд ерөөсөө бичсэн номынхон гол ерөөсөө санаа нь энэ. Тэгээд яасан бэ гэхлээр за ер нь хэдүүлээ үүнээс ш түүнээс цааш тий. Одоо бурхан ч юм уу, нэг католик сүм ч юм уу ингэж амьдрна гэдэг энэ юм а болий. Хэдүүлээ нийгмийнхэн тогтолцоогоо эргэн харъя. Тэгэхээр нийгэмд одоо жишээ нь 3 давхарга байгаа. Гэт тэр үед тогтсон нийгэм нөхгүй. За сүмийнхэн, хаан язгууртныхан, за тэгээ энгийн иргэд ард ядуучуд тийм ээ. Энэ гурвын харилцаа над хинч хуулиар тэмгээгүй. Энэ харилцааг шинээс нь эхлэе. Хэдүүлээ. Шинээс нь эхлүүл яаж байх ёстой вэ гэд бүр тэр үеийн хам хүмүүсийн уураг өгсөн бичиж байгаа байхгүй. Одоо хэдүүлээ ахиж тэгээ цав цагаан дээр ахиж бичье. Энэ одоо амьдралаа тий. Гэхдээ бүгд тэгш хэрэгтэй төрж байгаа шүү дээ. Энд чинь эхлэе гэдэг шүү дээ. Одоо төрдөг. За зандаа хаан болцсон. Уучка сүмийн дарга би ард түмэн гэжил гурлаа адилхан төрчин 30 жилийн дараа ингээд тоор нийлээд ард түмнээ дарлаад ах юм тий. Энэ 30 жилийн хооронд юу болчихвоо гэдэг юм. Тэгэхээр Жан-Жак Руссо хүн байж тээ нийгэм байж тээ хүний ухааныг бохирдуулд юм байна. Тий. Хүн ингээд мухардаг юм байна. Тэгээ энээсээ болоод бид нар чинь ийм сонин тогтолцоонд орчдөг юм байна. Тэгэхээр зэрэг энийг дахиж бичиж гисэн байхгүй. Тэгээд дахиж бичээд энэ нөгөө нийтийн хүсэл те англиар одоо general will гэж байгаа.
ийм юм гаргаж ирсэн. Энэ юу гэхээр зэрэг хүн иргэн болгон байж энэ бүтээж байгаа нийгэмд оролцох хэвээр. Тэгээ иргэн болгоны дуу хоолойн төлөөлөл одоо бүрэн нэгдэж чадчихагаад энэ нийгэм юу хүсээд байна гэдгээ шийдэх хэвээр гэж байна. Түүнээс ш нэг Библи юм нэг хаа ингэж шийдчихдэг юм бишээ гэх тээ. Тэгээ энэ чинь уншсан хүмүүс үгүй энэ хаан гэдэг чинь ямар учиртай юм бэ? Ер нь биднэрт ямар хэрэгтэй гэж бүр асуулт орж ирж штэ. Тий. Хаан ер нь биднэрт ямар хэрэгтэй? Сүмийнх нэг шууд ингээ аваа ичээ. За. Энэ чинь бурхан байхгүй гэж ерөөсөө яриаггүй шүү дээ. Тэ энэ философч тэгж ярихгүй байгаа. Үгүй бид нар чинь байх хэрэгтэй тэгжээж бурхан гэсч үгүй бурхан чинь нөгөө инэрэнгүй хайр сэтгэлийн тухай Библиээр тэгж заадаг. Би бурхантай өөрөө л ярьчих. Та энд байх ямар ч хэрэггүй. Яа наа чи бүр амар хөвсгөл шүү дээ. Тэ? Тэгээ нөгөө бүхэл бүтэн давхаргыг чи аваа ичж байгаа. Тэ? Би зүгээр залбираад бурхантайгаа ярьчмаар шүү дээ. Тэгэхгүй заавал нэг санваарт нь мөнгө төгрөг төлж алба говчоор төлж ийж. Гэтэл нөгөө юм ярьдаг. Би хэр буруу юм ярьчвал нөгөө чинь намайг бүр шатаах хэрэгтэй байгаад идэг. Тэгээ шатаагаа явах намайг шатаамааргүй шүү дээ. Уулна. Тэ? Гэдэг асуулт ороод ирж байгаа юм. Хүн өөрөө нөгөө оюунлаг болоод мэдлэг мэдээлэлтэй болоод дүгнэлт хийдэг, анализ хийдэг чадвартай болоод ирэнгүүт тий. Буцаагаад. За, Руссо тэгвэл ингэсэн. Руссо тийм ярьсан. За, Волтер бол Кандид гэдэг зохиолороо энэ сүмийн хоёр нүртэй засаглалыг л ерөөсөө харуулах их ботсон. Тэгээд яг энэ сүмийн асуудлыг ярьж байгаа байхгүй. Та нар нөгөө бурхны хүүхдүүд бурхан бүгдэнд нь хайртай бурхны хүүхдүүд гэдэг тий. Тэгээ газар дээр чинь бүүн ядуу хүмүүс зоод нь шүү дээ тий. Бурхан тэгээ яг та нарыг хайрлаад биднийг яга хайрлахгүй байна. Тий. Энэ юу болоод байна? Энийг тайлбарлана уу гэх тий. Та нар болохоор зэрэг бидний хайрал бид нар бурхны төлөөл гэдэг. Уулын бурхан чинь бүгдийг нь хайрлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингэ тийм бичээ явуулчихж байгаа. Тэгээ энэ Волтерийн нэгэн үед Луи 16 15 ч Волтерийн боломжтой бүх номыг ингээд хайх юм аян явуулсан. Хайж олж шатаадаг. Уус даяар. Тий, уус даяар шатаадаг. Тэгээ шатаагаад барахгүй байгаа юм чи Швейцарт очиод 20,000 хэлээд дахиад гаргаад ирж байгаа. Гутенберг яагаад Гутенбергийн тэр хэвлэх төхөөрөмж яагаад мянганы шилдэг те үйл явдал болсон шалтгааны нэг. Хүндрэлтний үнэхээр хөгжлийн одоо үүслийн цэг нь болж чадчих байгаа юм. Тий. За Дидро бол энциклопеди бичсэн. Дидрогийн зорилго болохоор зэрэг бүх мэдлэгийг системчлэн багцлая. Тэгээ ингээд хүргэе. 25 жил бичсэн 35 ботном байдаг. Тэгээд энийг бичиж түгээснээрээ бас нэг эмх замбраагүй мэдлэгч ингээд нэг газар бүгд бөөгнөрөөд тий. Тэгээ ингээд үнэхээр одоо мэдлэгийг олж авах процесс чинь маш амар болчихж байгаа юм байна. Хин ямар шинжлэх ухаан философи хизээ нэгэн цагт юу ярьсан түүх мө антуурмал бүх юмыг оруулж байгаа юм. Тэр олон чинь гараар бичээсэж. Гараар бичиж байгаа шүү дээ. Үнэхээр саян гэгэрэл бүр чин юутай юм тий. Тэгээд Дидро эн чинь амар өртөгтэй өөрөө ажин шүү дээ. Тий шүү дээ. Тий. Тэгээд номоо зарч чадахгүй байхгүй юу? Тэгээ бүр санхүүгийн бүр туйлын хэцүү байдалд байгаа мөртлөө баг идэх хоолгүй шахам мөртлөө ингээд бич ерөөсөө ажлыг таслаагүй бичиж дуусгасан гэж байгаа байхгүй бичээ яваад. Яасан юм бэ? Яг гоо тэн дунд азар нэг бас нэг ийм шинжлэх ухааныг үнэлдэг, тэгээ соёлын гэрлэг үнэлдэг нэг энэ тентгийн баячууд гарч ирээд ингээд өглөг өмглөхөө явсан. Тэр дунд нь бол ингээд ерөөсөө ажлаа таслаагүй яваад ирсэн байгаа тий. За дөрөвдөх нь болохоор Монтеску. Монтеску болохоор ерөөсөө хараад энэ тухайн үеийн нийгмийг хараа юу ярьсан бэ гэхэлэр зэрэг бүгд ингээд худгалдсан. Уун хаан хойлоо бичнэ. Тэгснэ хаан хойлоо хэрэгжүүлнэ. Тэгээ хаан өөрөө бас шүүчдэг юм байна. Тэ. Тэгэхээр чи яаж шудрах систем байх юм? Тэ. Тэгэхээр наа чин задрах хэрэгтэй гэдэг. Ерөөс энэ санааг нэвтрүүлсэн байхгүй. Хууль зохиож байгаа хүн тустай ах хэрэгтэй. Хэрэгжүүлж байгаа хүн тустай ах хэрэгтэй. Тэгээ энэ хоёрыг шүүж байгаа аппарат нь бас тустай ах хэрэгтэй. Яг одооны бидний юг Монтеску гаргасан тийм. Тэгээ бидний бас энэ давхар дээлээд гэдэг чинь бас учиртай байгаа зү тий. Тэгээ ашиг сонирхлын зөрчил бий болчдөг. Би хойлоо бичээд өөрөө хэрэгжүүлээд байвал мэдээж өөртөө дуртай юмаа бичээл гэс тэрийг хэрэгжүүлчих байхгүй юу. Тэгэхээр бие биенийгээ бас ингэ шалгаж явах хэрэгтэй гэд ийм том одоо улс төрийн суурийг нь Монтеску тавьж байгаа. За энэ дөрөв ийм зүйл бичингүүт энэ дөрвийг
нөгөө нэг энэ дөрвөр одоо амьсгалж байгаа, бүр амьдарч байгаа нөгөө сэхэтний давхарч чинь өстө жинхэнэ ширийг нүдэж эхэлдэг байхгүй. Тэгээ шүү дээ. Тэмцээ одоо тийм ээ. Ер нь ингэж амьдрахгүй манай хаан гэ тий. Гэтэл тэгээд Францын ард түмжийн ингээд энэ тэнд жаахан ингээд тавгүй болоод тий. Жижигэн ингээд нөгөө хиг гээл тий. Хиг гээл тий. Тэгээ Францын Парисын кафенуудад шүү дээ ингээд ийм бөөгнөл амар их болдог болоод ирсэн. Хүмүүс ч ингэж яриад нэг тэр дундаас нэг гайгүй босоод Волтерийн онл ингэсэн үг гээл тэгвэл бүгд тэр хаалгах шал тий. Тэгс чи тэр дундуур ингээд ялаанууд гэдэг нэртэй хүмүүс гараад ирсэн. Тагнуулчтай. Тагнуулчт. Хааны тагнуулчт тийм бай. Тэрийг ялаанууд гэдэг гэсэн баггүй тий. Тэгээ тагнуулчдын бүтгсэн мэдээлэл нь байдгийн байна л да тий. Энэ хүмүүсийн энэ философи арай л игтэж шүү эднэргээ тий. Ингээд явсаар агаад энэ хөдөлгөөн чи ирчээ аваад тэгсэн яг энэ үед юу таарсан бэ гэхлээр зэрэг Францын эдийн засаг бас маш юм хүнд байдалд ороод эхэлсэн. За ялаанууд ингээ хаан луга баахан мэдээ түгээдэг тэр нэг бичигдсэн байт юм байна л да тий. Энэ хүмүүсийн энэ уран зуглах, энэ философи ярих, энэ их мэдлэгтэй болох бүр арай л дэндж гин. Нөгөө нэг үг дуугу татвараа төлөөд тийм ээ. Ингээд хүлцэнгүү тариад яваад байдаг нөхдүүд чинь. Тэгсэн чинь яг энэ үед юу болсон бэ гэхээр хааны сан хөмрөг Америкийн дайнд оролцоод Францууд ч асар их мөнгө явуулаад тэрнээсээ гадна хааны тэр амьдрал угаасаа ингээд тансаглал нь бүр хэрэг сэтрээд тэр тухайн үеийн нийгэмд ирсэн авцалтаагүй болоод хүн чинь бас нэг хүнжлэгийн хөлөж их ёстой шүү дээ тийм ээ. Тэгэд яасан бэ гэхээр зэрэг эдгээр мэдээж 3 давхарга байгаа. Сүмийнхэн хаад язгуурт энгийн хэрэгтэд нөгөө 2 давхарга нь хэдүүлээ ер нь нийлж татвараа ус хийх хүүгээд тийм яж эхэлсэн байна. Ямар амьдралаас хал юм бэ? Тий. Өөртөө нөгөө химэлт бий болохгүй. Тий. Хансгалсан ивэрэ татвараа нэмээ. Гэтэл энэ байдал чинь худлаа гэдгийг яг бас хааны тэр хоорондоо ажиллаж исэн ганц 2 мундаг санхүүчүүд байсан ба. Энэ бол ерөөсөө бүр маш буруу явж гин гээд тэгээд эднэр юу л түлхсэн бэ гэхлээр 1-2 тийм түлхүүр хүмүүс байгаа юм. Эднэр за ерөөсөө юу яа. Нөгөө эднэр чинь дээгүр татвараа өсгөн өсөхгүйгээр хоорондоо маргалтаа шийдэж чадахгүй бол за ерөөсөө 3 давхрын үндэсний их чуулганыг зарлая. Энэ бол бүр ямар түүхтэй ихлээр 1300-аад онд байгуулагдаж исэн. За тэгээд бас л татвар ерөнхийдөө л цуглуулах зорилготой хааны. Тэгээ энэ чуулганд нөгөө сүмийнхэн хааныхан энгийн иргэдийн төлөөлөл гэдэг хүмүүс ирдэг. Тэгээ хамгийн сүүлд 1614 онд буюу бараг 180 жилийн 170 жилийн өмнө цугсан байсан юм байна л да. Тэгээд энийг ерөөсөө хий гэдэг. Тэгээ зорилго нь дотроо бүр заашгүй ингээд одоо ард түмнийг цуглуулад хэдүүлээ татвараа ихсгэнэ гэдгээ шийдчихнэ. Ер нь их юм одоо л их гоё болох гээд байна. Тэг чи сүмийнхэн бас нэрээ бидний хангамж жаахан бас нэмэгдэхгүй байх шүү. Нэрээ энэ жавшанаар бас татвараа ихсгээд ахиу мөнгө олоод авчи. Ийм 2 баячууд нь ийм бодолтой бүүн баяр. Тэгээ үндэсний чуулганыг зарлаа гэж байгаа байхгүй юу? Гэтэл эдний ой танд орморгоо санамсрахгүй аимшигтай болдог. Болно. Одоо тэр нь манай дараагийн дугаар дээр энийг ярих. Үнэхээр дараагийн дугаар бол яг саяны язгуурчнууд те санаартнууд юу ихлүүлснээ ойлгоогүй ихлүүлчихэж. Энд дэлхий өөрөө өөрчлөгдөх болно. Яг дараагийн нэвтрүүлэг дээр. За ингээд философи ба хүн төрөлхтний түүх гэдэг нэвтрүүлэг хамгийн анхны дугаар яг энэ гэгэрл ирүү яаж гэснэг ярьлаа. Дараагийн нэвтрүүлэг үнэхээр сонирхолтой байх болно. Хамт байсанд бүгдэнд баярлалаа. Баярлалаа.